Яг ингээ явсан чи чивчтэйгээ холддоггүй гинэ. За энэ нэг охин байна уу? Уцаар ярьж байгаа шүү дээ. Оо. Тэр охиноос асуу. Сайн байна уу? Та яг одоо ямар дуу сонсож байна? Яг одоо ямар дуу сонсож байна? Ямар дуу сонсож байна? Бити надаас асуулт. Лоулайтын клаксигээд хятад дууны дуу сонсож. Сайн байцгаана уу, би Нинжин байна. За өнөөдөр Samsung S25 Ultra гар утсан. Одоо энэгээр бичлэг хийж үзлээ. Samsung S25 Ultra гэдэг загварын утсыг турш үзэх гэж байна. За өнөөдөр би Samsung Galaxy S25 Plus утсыг хэрэглэж үзэж байна. Би ч бас ингээд бичлэг өөрийнхөө гар утсаар хийн. Тэгээ зураг дарах бас амар дуртай болохоор надад гар утасны камерны үзүүлэлт айгүй чухал байдаг. Надад камерын дээр юмны өнгийг гоё гаргуул айгүй гоё санагдаад идэв. За хөдөө хээр явлаа. Нэг уурхаа дээр очлоо. Одоо ажиллаа хийж байх хувьд тий ажиллаа баримтжуулах шаардлага гардаг. Тэр баримтжуулаханд бол камер их сайн байх хэрэгтэй. Би өмнө болохоор Samsung Galaxy A52 гэдэг утсыг ашиглаж байсан. Тухайн үед бол ашиглахад надад бол камер нь амар муу санагдаад байсан. Өнгө нь бол гоё гарч ийн яг л байгалийнхаа өнгөөр. Зургийн хувьд гэх юм бол амар чанартай санагдаж байна. Хөө хин чи бүр 100 хүртэл татдаг юм биш. Oh my gosh. Хөөх. Зэн бол амар сайн татдаг юм байна. Ямар өндөр чанартай гэж байна. Баахт нөө өвөгийн дурангаар лагер дээр хахад ингээл дуранддаг байсан шүү. Тэр шиг л өдрөмж төрүүлж ин да. Орос нэг зүйлний зургийг тараад үзье. Driving assist гэдэг рүү орж үзэж байна. Өөрөө зурагт сонирхолтой мэргэжилтэй болохоор сонирхъя гэж бодлоо. Мод шиг юм зурж үзээтэй. Одоо би бол айгүй тийм хүнд ингээл хурдан алхах чинь тэгэнгүүт камер бол ерөөсөө нэг тийм амар хөдлөөд авах юм бол байхгүй. Гоё смут хөдөлгөөнтэй байх шиг байна. Яг нэг тийм шилний цаанаас ч юм шиг одоо энэ нэг хотыг хараад байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Бүр энэ бодит байгаа юмнуудыг камер дээр илүү гоё болгож харагдуулж байна. Тэнгүүтээ ингээд янз бүрийн зураг одоо бичлэгний тохиргоогоо ч юм уу тиймэрхүү юм бас аяар өөрөө ингээд баланслаа авчдаг. За өөр портрет. Портрет бүр айгүй гоё харагдчих шүү дээ. Generate. Нөгөө нарийн эрдэс минералуудын зургийг дарддаг учраас их ойроос дарах шаардлагатай. Эсвэл холоос дарлаа гэхэд тухайн нөгөө эрдэс минералууд нь жижигхэн байдаг учраас камер дээр гарахгүй байх тохиолдол байдаг. Ажилдаа ашиглаад явбал боломжийн юм байна. Болохоор юм байна. Камер нь илүү сайжирч өмнөх галаксуудын загваруудаас бол хамаагүй сайжирсан нь бол шууд илт мэдэгдэж байна. Одоо жишээлбэл энэний зургийг бас одоо хөдөө хээр бол бид нөрөө шууд ингээл тулгаал аль ойрхон байх боломжтойгоос нь дараад бичлэгийг хийгээд аваа дараа нь өөртөө тайлан дээр баримтжуулах маягаар ингээд ашиглаад явбал одоо илүү тод гаргаж өгдөг нь амар таалагдж байна. Тэгээ энэ нь бол одоо манай геолог улаахын салбарт геологчд маань энэ утсыг аваад ашиглавал их таалагдах юм байна, ажилд нь их хэрэг болох юм байна гэж харагдаж байна. Орж ирсэн санаагаа хальт дүрслээд жоохон бэлжүүлж гаргахад л аюу гоё юм шиг санагдлаа. Хэрвээ би энэ утастай байсан бол саяны аппликейшнийг л зөндөө ашиглах юм байна. За энэ утасны бас нэг гоё санагдсан зүйл нь гэх юм бол 8K өндөр нэгтаршилтай чанартайгаар бичиж авд юм бэлээ. За тэгэнгүүтээ хэрвээ та энэ утсаа унгаах юм бол яахчгүй. Яа гэвэл одоо энэ нэг гар утасных нь хүрээ байгаа зү. Энэ нь олонгууд титаниум буюу ганаар хийгдсэн. Тийм болохоор та гар утсаа унахдаа битгий санаа зовоорой. Тэгээ дээрэс нь дөрвөлжин болохоор арай ажиллахад арай эвтэх юм уу.
Тэгээд амар том дэлгэцтэй байна. Дэлгэц нь маш том, тийм хүрээ амар багтаа болохоор яг бүтнээр харагдаад. Гаднах дизайн нь бол үнэхээр цэвэрхэн гоё юм байна. Ингээл үзэнгүүт нэг тийм амар таалавчтай. Тэгээ яалт аахгүй ингээд энээсээ л ер нь гаднах өнгө үзмжээрээ л амар тийм чанартай гэдэг нь мэдэгдэж байгаа байхгүй. Энэ дээдлийнх нь юунууд нь хамаагүй цэгцтэй болцсон байна. Энэ нэг утасных нь мэдээллийг бол харсан. Тэгээд тэнгууд цаанаас хөргүүрийн системтэй байсан болохоор аюу гоё тохирхоо юм шиг санагдсан. Энэ дуртай тоглоомонд бол. За батарейных нь хувьд бол 5000 мАh юм байна. Тэгээд 5000 гэхэр чинь нэг ойролцоогоор 30 цаг тасралтгүй бичлэг үзэх хэмжээний батарей гэсэн үг. Спикерийн туршиж үзтээ юм уу? Хурд нь айгүй сайн шиг санагдлаа. Секундээсээ болж байгаа. HT шиг аппликейшны хооронд явахд маш хурдан санагдаж байна. Дууралт нь бас их гоё юм байна. Ингээд бүр ёо яг юм спикерээр сонсож байгаа юм шиг. Яг спикерээр сонсож байгаа юм шиг шүү дээ. Тэгээ нөө юм том дэлгэцтэй болохоор бичлэг үзэхэд бол айгүй тийм гоё чанартай урамтай харагддаг юм байна. За AI руу норж үзэл та. Can you provide a summary of mineral exploration? Certainly. Here's a summary of mineral exploration. Mineral exploration is the systematic process. The self-sacrifice it takes as you take for your ambitions. Тойруулж яг хүссэн юм аа. This is the title wall Зурангууд тухайн for the show. хэсэгт I байгаа designed текст this болон мэдээллийг шууд here. Google-ээс I аваад wanted to гаргаж өгч байна. Хайлт хийхэд it's about difficulty бичлэгийн зогсохгүй үргэлжлээ явж байгаа for me. юм It's about a сайгүй loss of language. гоё санагдлаа. Growing up in New Jersey after having Сонирхсан moved there зүйлээ from Taiwan when I was 3, I цагаалцгүй completely lost the шууд ability to speak Mandarin, and that's хайчих боломжтой юм байна. Would you schedule to me meeting of mineral exploration tomorrow at 9 a.m. All right. Adding this to your calendar. За ингээд шууд Google Calendar дээр миний нөгөө хэлсэн митингийг шууд оруулчлаа. Заавал нөгөө нэг одоо нөгөө нэг өөрөө тохируулга хийгээд ингээд байхгүйгээр шууд хэлээд юу ачиж юм гэхээр одоо жишээлбэл ChatGPT гэдэг хэмэл аюуханаас асуувал тайлбарыг гаргаж өгнө. Гэхдээ яг миний үйлдэлийг бол хийхгүй тий. Тэгээд дээрэс нь одоо үед чинь нөгөө нэг биолог уулгахын салбарч гэсэн нөгөө ашиглагдаад ирж байгаа. Амар гоё болчихчих. За одоо ингээд өнөөдөр миний ингээд төлөвлөгөө юм байгаа. Календар дээр энийг тавиарай. За тэр найз руу тийм чат бичээрэй, тийм мессеж бичээрэй гэмээр зүгээртэй биччихдэг. Ер нь бол одоо үед чинь хүн гар утсаа ажилуулахаас илүүтэй гар утас хүнийг аягүй ажилуулдаг болчихсон юм шиг. Ер нь аягүй гоё санагдлаа. 2 жилийн мөнгө бунгууд авъя л гэж бодож байна. Харанхуй болцсон маглалаар уултраагаар нь харанхуй зураг авч зэтий. Тэнд болохоор шонгийн модны гэрэл цаа тэнгэр хоёр цэнхэр шарам эсрэг өнгөний зохицолтой байгаа болохоор айгүй гоё харагдчихэв. Бараг 7-8 жилийн өмнө Samsung-ийн утастай байж байгаа. Тэрнээс хойш ерөөсөө бариагүй. Тэгсэн чинь өнөөдөр ингээд бариад үзсэн чинь ерөөсөө нэг тийм Samsung-ийн утас нэг тийм өмнөх мэдрэмж ерөөсөө надад ирэхгүй. Цоо шин юм гар утас барьж байгаа юм шиг айгүй гоё тийм гоё шин мэдрэмж надад төрлөө. Одоо AI-ыг ашиглаад шонгийн модыг авах гэж оролдоотой. Өнөөдөр ингээд бариад үзсэн чинь ерөөсөө нэг тийм Samsung-ийн утас нэг тийм өмнөх мэдрэмж ерөөсөө надад ирэхгүй. Цоо шин юм гар утас барьж байгаа юм шиг айгүй гоё тийм гоё шин мэдрэмж надад төрлөө. За тэгээд дээрэс нь сая ингээд дуу тавиад сонсоход бол ингээд гар утасны спикер хүчтэй болонгууд тэгэхээр Stay on the bike! Oh my god, it's gone! Их тийм замбраагүй хажууд нь байсан юм ингээд дараад нь үзэж явахд харагддаг. Тэгээ тэрийг цэвэрлэж
илүү өөрт гоё санагдсан зураг бүтээхэд бол гоё санагдлаа. Найстайгаа модалцаад дараад нь зурагнаас устгаж болох юм байна гэдэггүй. Шүн авсан зургийн өнгө бол их гоё гарсан байна. Миний хувьд яг энэ Артлын амар нөө машины дуу муу л юусоо байхгүй. Тийм л энэ да. За тэнгууд original-ийн сонсонгууд арт нь ингэж амар сонсогддог. Бараагүй нэлээд удаа. Артлын ингээл 7-8 жилийн өмнө Samsung-ийн машин байж байгаа тэрнээс шүүрлээ бараагүй. Одоо тэнгууд өнөөдөр ингээд бариад үзсэн чинь Samsung-ийн хувцас нэг тийм өмнөх мэдрэмж юусоо надад ирэхгүй. Porsche юм гар утас барьж байгаа юм шиг. ёо. Байрсаарч шүү дээ. AI технологи нь сайн хөгжсөн байгаа болохоор ер нь бол цаг зав хэмнэлт болон яг тийм креатив байдал юмыг хурдан олж мэдэх. Тэгэл одоо манай үеийнхэн бол маш их зураг бичлэг авах болон уцаараа л ер нь бол бүх юмыг хийдэг болохоор ажлын хөнгөвчлөх юм болов хугацааг нь хэмж хэрэглээнд нь л их тохирсон юм шиг санагдлаа. Уцаа яг буцаагаад Samsung-ийнхаа уцыг барьж үзье гэж шийтгэр юм байна. За тэгээд амар эвтэйхэн за тэгээд дээрэс нь Google AI Gemini-тайгаа ингээ холбогдчихдаг болохоор амар хэлбэрчилсэн. Тэгээд бас дээрэс миний ажил мэргэжил ашиглаж болохоор учраас амар их таалагдчих. Тэгээд бусад хүмүүст бас мэргэжлийнхэндээ бас энэ уцыг аваад дээж гаршийнхаа зургийг даруул бас зүгээр юм байна гэж санал. Тэгээд гаднах дизайныг хараад нэг бас ингээд жоохон ингээд сонирхолтой аа ингээд сюрприз юм шиг ямар гоё ингээд нэг жоохон гайхширсан. За тэгээ байжсэн чинь болоогүй зэ. Энэ noise cancellation-д бол би бүр амар өндөр оноо өгнө. Тэгээ баг нөө мик авъя гээл за одоо олигтой гоё мик хаанаас авах уу гэж бодол байдаг гэсэн чинь ер нь бол энэ дотор чинь мик тэгэл одоо контент креатор хүн болгоны хэрэгтэй бүх зүйл энэ дотор багтсан байна да. За манай туршилтанд орсонд маш их баярлалаа. За баярлалаа.